За өнөөдөр бид хийцийн ямар нэг системийн хувьд шилжилтийг тодорхойлохдоо Вишагны арга ашиглаж тодорхойлох тухай онлын товч тайлбар өгье. За тэгэхээр ямар нэг өмнө нь бид хийцийн потенциал энергийг тодорхойлохдоо Морийн арга ашиглаж ирсэн. За Морийн аргыг ашиглах үед хэрвээ үндсэн болон туслах систем шулуунаар үндсэн болон туслах системийн гулзайлах моментийг бүр шулуунаар хязгаарлагдсан бол дараах байдлаар Вишагны аргыг гаргаж болох юм. За эхлээд бид нэг эфүр авъя. За тэгэхээр координатын систем аваад за энд болохоор үндсэн системийн хувьд MF гэсэн момент харгалзуулъя. За ингээд бусад тэнхлэг авъя. За энэ эфүрийн хувьд үндсэн системийн хувьд ийм моментийн эфүр өгөгдсөн байна гэж үзье. За ингээд эфүр өгөгдсөн. За ингээд энэ эфүрийн хувьд тол хийхээс тодорхой зайд Z гэсэн зайд нэг элементар талбай авъя. За өөрөөр хэлбэл элементар хэсгийн өргөн нь DZ. За энэ өндрийг нь бид MF гэсэн элементар зурас талбай гэж үзье. За тэгэхээр энэ элементар зурас талбайн хэмжээг d омега гэж тэмдэглэе. Нийт моментийн эфүрийг омега гэж тэмдэглэе. За Морийн интеграл ашиглаад бид туслах систем байгуулахад нэг иймэрхүү хэлбэртэй эфүр нэг хүчнээс байгуулагдсан бай гэж үзье. Гэт. За тэгэхээр энд момент байна энд харгалцаг. За энд байгаа үнцгийг альфа гэж үзье. За эфүрийн үндсэн эфүрт харгалзах доод туслах эфүр бол ийм байдалтай арай тодруулсан хэлбэр зуръя. Ийм байх. За тэгэхээр энэ элементар талбай хүртэлх зайг Z гэж үзэж байгаа. Тол ихээс энд O гэдэг дахиад тол их байна гэж үзлээ. За энэ огтлын хөндийн төвийг C гэж үзье. За энд болохоор C төвд харгалзах координатыг тол ихээс ZC гэсэн хэлбэртэй авч үзье. За координат нь ZC гэх. За энэ болохоор нэг хүчнээс үүсэх энэ хэсэгт харгалзах. За энд болохоор хөндийн төвд харгалзах MC нэгж моментоос үүсэх. За Морийн интегралийн тухайд бид анхаарал үзэх юм бол MF за MI DZ гэсэн хэлбэрээр бичиж болдог тийм үү. За тэгэхээр өшөө чанарын нөхөд бичиж тэгвэл бид энэ хэсгийг анхаарал үзье. MF хэмжээг DZ дээр үржүүлсэн үржүүр биднийхээр энэ элементар зурвас талбай байна гэж үзэж болох юм. D омега гэдэг. За тэгвэл биднийхээр бас энэ хэсгийг анхаарал үзье. MIE гэдэг. За тэгэхээр энд биднийхээр бол энд үүсэж байгаа онцгийг альфа гэж үзэх юм бол тангис альфа Z гэсэн хэлбэртэй болчихно. Ийм хэлбэртэй болчихж байна. За тэгэхээр энэ Морийн интегралийн энэ хэсэгтээ бид орлуулад бичье. За MI MF DZ гэд орлуулах юм бол энийг орлуулъя. Тангис альфа Z D омега гэсэн хэлбэртэй болно. За сүүлийн хэсгийн энэ интегралыг анхаарал үзэх юм бол энэ ОО тэнхлэгтэй хайрцангуй энэ дүрчийн статик момент байна. За энэ статик моментийн үед хөндийн төвтэй хайрцангуйгаар координатуудыг анхаарал үзэх юм бол хөндийн төвийн координатыг бид одоо бол хөндийн төвийн координатыг
тангис альфа ZC гэж үзье. За тэгээд талбайгаар авсан интеграл байна. Нийт төршийн талбай гэж үзэж болж байна. За ингээд үзэх юм бол биднийхээр ийм байдалтай томьёол бичиж болж. Өөрөөр хэлбэл альфа өнцгөөс хамаарат энэ ординатыг авч үзэж байна гэж үзэж. За ингээд бид Морын интегралыг И хүчний чиглэл Д хүчнээс үүсэх шилжилт нь за омега MC за өшүүн чанарт нугаасан байдалтай ийм байдалтай бичиж болж байна. За энийг Вершагны арга гэдэг. Вершагны арга. За Вершагны арга нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэг системийн хувьд ялангуяа шулуун системийн хувьд И хүчний чиглэл Д хүчнээс үүсэх шилжилтийг тодорхойлохдоо өгөгдсөн үндсэн гулзайлах моментийн эпюрийн талбайг хөндийн төвд харгалзах ординат нь үржүүлээд хөшүүн чанарт нь хугаасан хэмжээтэй тэнцүү байна гэсэн дүгнэлт хийж болж байна. За тэгэхээр заавал гулзайлт гэлгүүгээр бас ташилт байж болно, мушгилт байж болно. Тэр үед энд Вершагны аргыг хэрэглэх юм бол Вершагны аргын үед жишээ нь ташилтын үед энэ хөшүүн чанараа, за мушгилтын үед энэ хоёр хөшүүн чанараа анхаарал тооцоо их болцоотой. За ингээд нэг хэлбэрхай жишээ авъя. За нэг үзүүр нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн дамнуур байг. За сул үзүүр дээр нэп хүч үйлчлээ гэж үзье. За шилбэний уртыг L гэж үзнэ. L гэж үзнэ. За тэгэхээр энэ B сул үзүүр дээр үүсэх хөшүүн чанарын EAX гэдэг өгсөн байг. Энд үүсэх шилжилтийг тодорхойлё гэж. За эхлээд бид эпюр байгуулах юм бол гулзайлах момент эпюр байгуулах юм бол ийм байдалтай дамнуурын эпюр зурагдаж байна. За мэдээж энд хасах тэмдэгтэй. Гулзайлах момент F хүчнээс үүсэх гулзайлах момент гэт. За энд FL гэсэн байдалтай. За дараа нь бид нэгж хүч үйлчлүүлээ. За туслах систем авъя. Тэгэхээр нэгж хүч үйлчлүүлээ гэт. За энэ үед эпюр гурван жилдээ төслөгдөн. За ийм байдалтай. За мэдээж энэ нэгж хүчнээс үүсэх шилжилтийг бид нэр эпюрөнд байгуулах юм бол 3 жилбэртэй энэ Д гэсэн хэлбэртэй. За хөндийн төв нь мэдээж энд байна. Гурвалжны хөндийн төв энэ цахаасаа биднийхээр бол 3.2 L зайд байна. За тулгуур талаасаа бол мэдээж 3.1 L зайд байна гэт. За тэгэхээр энэ ординатыг анхаарал үзэх юм бол биднийхээр 3.2 L ординат байна. За ингээд энэ үед F хүчний чиглэл F хүчний чиглэлд үүсэх шилжилтийг тодорхойлъё гэвэл за биднийхээр омега MCI хөшүүн чанарт нь хуваах ёстой гэж. За үндсэн хүчнээс үүсэх гулзайлах моментийн эпюр бол FL-ийн квадратыг хуваах нь 2 гэсэн хэлбэртэй тодорхойлогдно. За мэдээж биднийхээр бол MC туслах системийн хувьд ординат нь 3.2 L байна. За ингээд хөшүүн чанарт нь аваад энэ дамнуурын хувьд хамгийн их тахилт буюу сул үзүүдээр тахилт нь FL-ийн кубыг хуваах нь 3 EI гэсэн хэлбэртэй тодорхойлогдсон.